байшинг зарж дуусгах бол их одоо банкнд аль аль талд нь ашигтай учраас тэгэл 8% зээл тэр барилгаа хамааруулах энэ тиймэрхүү ажил банкуудын төвшөнд хийж байгаа юм л да. Гэхдээ энэ нөгөөдх нь мэдээж далаастай биш яагаад вэ? За нөгөө талаар хамгийн гол асуудал нь нөгөөдх нь хүмүүсийн орлогын асуудал. Бид нар чинь банк чинь орлогын хооронд зөөжилдөг шүү дээ. Гэтэл нөгөө орлого нь муудаад ирэхээрсэн зэрэг тэгээд дээр нь одоо орлогоос татвар мотор авах нь нэмэгдээд эхлэхээр чин зэрэг энэ асуудал бол ирээдүйд нэлээд жаахан хүндрэлтэй тал руугаа тосголоо гэсэн ийм л одоо асуудал ярьж байна да. Тэгэхээр одоо гэр хороолт байгаа 204 мянган айлын 90% нь одоо орон сууцнд ормоор байна гэдэг. Тэгээд газраа барьцаалаад зээл авч болох уу гэдэг асуудал бас үүсэж байна л да. Өөрөөр хэлбэл одоо гэр хорооллын газрыг одоо дунджаар одоо метр одоо квадратыг нь хэр хэмжээгээр үнэлдэг юм бэ? Үүнийг одоо банкнд барьцаа болгоод тавих боломж байдгүйгүй гэдэг дээр өөр нь одоо нийслэлийн захиргаанаас энэ асуудал дээр яаж анхаарч байна? Гэр хорооллын хувьд бол өмнө 1 метр квадратыг бол 100 мянган төгрөг гэж 2010 оноос өмнө жишг үн гэж тогтоож өгч байсан. Энэ дээр бол бид одоо газрыг одоо шугамшуулжинд авах. За тэгээд тэр жишгийг харгалзаад аж ахуйн нэгжүүд одоо өөрийнхөө барилгад авахдаа тэр үнээр одоо дээшээ доошоо гэж ярилцдаг. Жишг үн байсан л да. Тэр бол бас өнгөрсөн жилүүдэд хүчингү болсон байгаа. Одоо бол энэ тухай бас эргэж ярий. Тодорхой нэг жишг үн. Энэ бол яг тэд гэж тогтоож өгсөн үн биш. Гэхдээ энэ нэг жишг байх хэвээр. Тэр бүсийн газар бол тийм үнэтэй байх хэвээр гэсэн юм үнэлгээ тогтсон үнэлгээ байхгүй юу? Яг бид метр квадрат саяны энэ жишг үн гэдгийг тогтоож өгье гэж. Эндээ бид бас гэр хорооллыг ерөнхийдөө үндсэн 3 чиглэлд хувааж хөгжүүлэх гэсэн юм зорилт тавиад ажиллаж байгаа. Юу гэхээр одоо орон сууцтай залгаа гэр хорооллыг бол одоо өндөр байшингийн бүс буюу одоо дахин төлөвлөлтийн бүс. За тэрний дараагийнх нь одоо нам давхрын бүс буюу одоо биедаса инженерийн шугамшилж. За тэрний одоо бүр захын хэсгээ бол бид одоо нөхцөл сайжруулах буюу одоо тухайн газар дээр өөрөө хөгжихийн бүс гэж 3 хэсэгт хувааж өгч одоо бас олон санаачлалууд байгаа. Тэр санаачлалуудыг бид ингэж зөв зохион байгуулалтанд оруулъя гэж ажиллаж байгаа. За одоо мэдээж дээр дөрвөл ярьж ин хямрал гэдэг. Яг энэ дээр бол зүгээр миний одоо нийслэлийн бодлого биш зүгээр ингээ харж байхад бол тодорхой нэг хамгийн бага үнийг бол бид бас гэр хорооллын айлуудад одоо очиод аж ахуйн нэгжүүд санал болгоч болдог тэр тогтолцоо бол бас байх ёстой болов. Ялангуяа газраар нь солиод тухайн газрыг нийслэлийн одоо гэр хорооллын газар ч юм уу дахин төлөвлөлтийн газар ч юм уу одоо шугамшуулжийн газарт хүлээлгэд өгчдөг. Тэр нь бол одоо хамгийн одоо зах зээлийн доод үнээр одоо нэгсэндээ бол одоо даатгал маягтай байж байгаа тийм боломж болцоос байгаа болов гэж харддаг. Юу гэхээр одоо банк хотын захиргаа барилгын компани 3 сууж хагаад за хотын төвийн энэ одоо бүсийн энэ газар бол ийм үнэлгээтэй тэгэхээр энэ газрыг одоо ингэж үнэлээд аваад барьцаанд авъя. Тэгээд энэ барьцаанд дахав зээл болгоё гэд барилгын компани ч гэсэн тэрэн дээр зөвшөөрөл өгөөд одоо тухайн айлыг ч бас орон сууцнд оруулах энэ одоо баталгааг нь гаргаж өгөх гэдэг ийм хилцлийж болох уу? Ийм хилцлүүд бол байнга л явж ирсэн л дээ. Тэгээд яагаад юу ахиж гарахгүй байна? Гэхдээ яг хөө эн чинь бүх л юм нөгөөдх дээр их усүрээс шалтгаалж. Шалтгаалж байгаа шүү дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол өмнөх жилүүдэд бол хийгдээд явж байсан. Компаниуд ч гэсэн одоо маш их хэмжээний газрыг бас гэрээ хийгээд тендерээр аваад авцсан. Гэтэл эдийн засаг маань ингээ муудаад орон сууцны эрэлт муутахаар нөгөө компаниуд маань барилгаа барьж чадхаа болоод нөгөө иргэдтэйгээ тохирсон бүх тохиролцоо одоо өнөөдөр яаж байна? Биелэгдэхэ болж шүү дээ. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагаа маань одоо цаашдаа явахгүй гэдэг нь тодорхой болсон байна. Түрүүн хэлсэн газрын үн ямар байд юм бэ гэдэг. Өнөөдөр газрын үн бол одоо тэнгэр газар шиг л ялгаатай. Хотын төвийн нүүрний годамжны газар бол 1 метр квадрат нь 500 мянган төгрөг байж байна. Хотын зах руу одоо сонгон хайрхан гэдэг юм толгойтод 1 метр квадрат нь 5 мянган төгрөг байх читэй. Ингээ энэ мэн үгдээ эрсдэс асар ялгаатай учраас газрыг яг тухайлж одоо нэг айлын 0.7 га одоо 0.7 га чинь хотын төвд болохоор 350 сая болоод тэнд толгойд очихоор 3 сая 500 мянга болчихж байгаа байхгүй юу. Тэр ийм эрсдэс ялгаатай юм хооронд нь холж утгаад би энэ байраа нэг өрөө байр болгоно гэдэг толгойд байгаа хүн бас байр болгоно гэдэг бол ямар ч бүтшгүй зүйл болчихж байгаа. Тэгэхээр энийг маш тийм зах зээлийнхээ одоо жамаар нь явуулах хэрэгтэй. Төр заавал оролцоод энд явуулах хэрэггүй. Яг нь төр зохицуултыг хийж өгөөд хувийн компаниуд нь тухайн газартайгаа л гэрээ хэлцээр явах хэрэгтэй. Нэг компанид бас маш олон одоо 10 20 га газар нөх шаардлага байхгүй.
Энэ их хэмжээний одоо олон гаагаар өгснөөс болоод тухайн барилгын компани өөрсдөө одоо хийж чадахгүй тийм асар их ачааллыг авчиж байна. Тэгээ энэ мэн эргээд нөгөө компанидаа ч муу иргэдээ ч ихсэн маш охиролтой болчихж байгаа. Өнөөдөр гэр хороолт сайхан цэвэр бохир усын одоо тавиад ингээд өхөр гэр хорооллын айлдууд шогон шүлжээ татаад гэрэн сайхан бохир цэвэр устай болно гэж бодож ивэл энэ бол үлгэрийн талаа. Яагаад тэгэхээр өмнө нь энэ Баянзүрх дүүргийн чулуу ооны одоо хэсэг ба шүү дээ уртлын. Тэнд чинь годамжинд нь цэвэр бохир усын тавиад өгсөн. Гэтэл айлдууд нь татаагүй. Тэгээ нөгөө шогом сүлжээ нь яаж чинь 200 300 айлд одоо тэр шогом нь ашиглагдчихэж яах вэ? Ашиглалтын зардлаа дөнгөж нөхнө. Гэтэл тэнд байгаа айлуудаас 10 20 аавь гэсэн санал ирээд нөгөө шогом маань ямар ч ашиглалтгүй болоод нөгөө орон сууцныг одоо ашиглалтын газар нь авахгүй болсон. Дам даржаад бас л төслийн зээлэр те одоо бас л олон сая доллар зараад шогом сүлжээ хийсэн. Гэтэл өнөөдөр яасан? Тэр шогом сүлжээ нь бас л ашиглалтгүй болчихлоо. Яасан гэхээр ингээд бид яаж чинь одоо гэр хорооллыг ингэж сайхан орон сууцчулна, хаусчулна гэдэг. Гэтэл иргэдмэн өөрсдөө гэрлүгөө нэг 10 м шогом татах мөнгөгүй байна. Өнөөдөр нөгөө байшин гэр нь дулаан техникийн Монгол улсын стандартыг хангачиж авах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ямар ч тийм одоо стандартын шаардлага хангахгүй тийм амбааруудад яаж одоо тэр дэд үтсийн шогом шүлжээг тавих. Ийм боломжгүй зүйлүүд дээр бид маш их одоо юу гэдэг бодлоготойгоор өмнө нь одоо хийсэн алдаанаасаа суралцаж одоо алдахгүй хийх хэрэгтэй байна. Тэгэхээр Бацуух захирал яг энэ асуудал дээр бас одоо барилга бот байгуулалтын яам бол одоо энэ гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд ялангуяа одоо шугам сүлжээг нь сайжруулад гэр хорооллыг хаусчлуулах ийм одоо төлөвлөгөө боловсруулж байгаа гэж байгаа. Тэгвэл та энийг бол үлгэрийн далаа гэж хэллээ. Тэгэхээр Бачаргал энэ дараа энэ дээр та бас Бацуух захирлыг бол яг манай ярих гэж байгаа сэдвүүдээр бол үлгэрийн далаа гэж хэлээгүй байх гэж ойлгож байна. Өмнөх бодлого бол яг зөвлөлтөө Бацуух захирал хэлж байгаа. Одоо очиод гэр хорооллын айлууд дээр баахан батламж өгцтэй 50-га бүр хамгийн том нот хэд байдаг те Амбатар дараа 70 га хүртэл байгаа. Нэг компани 3 жил 4 жилийн дотор тэр том төслийг ингээд хэрэгжүүлэхэд түүхтэй. Одоо ямар бодлого барьж ийн гэхээр яг чаддгаар жижигчлээд хуваагаад өгөө. Та ийм олон газараар яах юм бэ те? Та чаддаг барилгаа аваад наа нүгэлд. Бүгдийг нь төр хураах гэж байгаа юм биш те? Та өөрийнхөө яг одоо эхлүүлсэн байгаа өөрийнхөө мөнгөнийхөө болцоондоо ингээд тааруулаад энийг ийж. Бусдыг чинь бид нэр ингээд хуваагаад чаддаг компаниудад ингээд оруулъя гэж байгаа. Энэ дээр бол нэг байгаа. Тэр бас үнэнэлтэй гэр хорооллын айл дээр нь очихоор танаа газар үнэтэйг хэлцдэг тий. Та барилгын компаниуд нь очихоор миний газар үнэтэйгээд нөгөө нэг 3 сая 500 байсан газар 35 сая ч юм уу 40 сая 70 саягаас уучдаг байхгүй. Ингэж бодлогоор явах юм бол энэ бол ерөөсөө ажил явахгүй. Энэ бол буруу явж байсан юм байна гэдгийг л хэлж ийн л да. Энэ дээр бол бид нэр шийдэл олсон өнгөрсөн хугацаанд. Энэ нөгөө дэд үтсийн асуудлыг төрөөс шийдэд өгтөл нөгөө айл маань 10 м-ийн дотор шугам татах тийм чадалгүй байна гэдэг асуудлыг яах вэ? Тийм ерөөсөө л яг тэр. Тэгээд эднийг одоо тэр айл маань өөрөө дулаантаа тэр байшин бас түрүү амбар гэдэг тийм. Тэгэхээр тэрийг бол бид нэр бас солих хэрэгтэй. Энийг бол амны орон сууцны ипотекэд оруулахыг бол бид нэр судалж ийн л да. Монгол банкны иргэд өчтөө 3 удаа бид нар уулзсан байгаа. 3 удаагийн үр дүнд бол бид нэр нэг маягийн зураг гаргая. Тэр зургийнхаа үндсэн дээр ингээд энийг хангасан болвол ипотекийн 8% оруулж болох юм а гэдэг талаар Монгол банкны эрхлэгчтэй бол ярьсан. Энэ дээр одоо ингээд байж байгаа юм. Дулааны ачааллуудыг ингээд тооцсон. Одоо энэ ачааллууд бүгд боломжтой тооцоонод байгаа байхгүй. Тэр энэний дагуу бол бид нар баян шууд дээр бол уурын зуух барих гэж хахад нь яамн дээр мөнхөр сайд өөрөө одоо уурын зуух барихгүй. Энийг төвийн дулаанд тоолох боломжтой байна гэдэг бүх тооцоолын яам хийгээд гаргаад өгсөн. Одоо энэ Аз улсаар Азийн хөгжлийн банкнаас зарлагдаж ирсэн энэ юуг нь төвийн дулаанд тоолох болж ингэж өөрчилж байна. Технологийн юмнууд дээр бол бид нар маш сайн ажиллаж байгаа. Бүх одоо энэ дулааны ачаал, инженерийн шугам сүлжээнүүдийг бүгдийг тавиад те одоо байгаа нөөц бололцоо маань биднэрт эдийн засгийн хүндрэлтэй байгаа хэр байгаа вэ гэдгийг харж байгаа байхгүй. Одоо байгаа нөөц бололцоон дээр ажиллая гэдэг. Тэгэхээр орлого багтаа иргэдэд зориулсан одоо ийм бодлого хэрэгтэй байна гэж яриад байна л да. Тэгэхээр энэ сэдвийг одоо цаашид бид үргэлжлүүлэх болно. Тэгэхээр хэдэн хормын зарж суушны дараа хилцүүлэг үргэлжлэнэ. Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Дэлхийд дайлах Монгол брэнд Нүүдэл Бүрц. Зочдоо дайлнаа. Махимбиг сүлцэд компани. 2017 оны цоошин Америк загварын тавилгууд ирлээ. Сохо тавилгын их дэлгүүр. 25 жил хамт байгаа хэрэглэгч танд баярлалаа. Хүнс комплекс. Монгол үйлдвэрлэл 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаа Тэнгэр худалдааны төвд.
настай боллоо. Манай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ яах аргагүй газар шимийн байцаатай салаад. Гайхалтай амтыг газар шимээс. Монголын хамгийн анхны USB drive цомог худалд анхарлаа. Sweet Emotion хамтгийн дуучин Гамболрын бие даасан анхны цомог ганцаараа байх та. Тэрээр энэхүү цомгоо сонсогч таны ганцаараа өөртөө зориулж дуулаасаа сонсоосоо хэмээн хүсэж хийжээ. Гамболрын ганцаараа байх та ганцаараа дуусан анхны бүтээл ганцаараа байх та цомгийг дуу хөгжимд дуртай хайртай хэн бүхэнд зориулв. Ганцаараа байх та цомог. Вентгүч G-Mobile. Чи хүрлээ маань ороод ил. Сар шиндээ сайхан шинжилж байна уу? Сайхан. За сайхан шинжилж байна уу? За, чинь хүрлээ маань сар шинийн сургаар л дасцэг шиг хийсэж явдагсан энэ жил чинь тогтоо байх чинь вэ? Үгүй ээ. Энэ холын айлууд ер нь бүгдээрээ энэ мод үсгнэд их гэж байна. Үгүй цаа чи нэг ийм яриа гарсан байна. 15-ны сар нь агаар тэнгэртэй дэнлүү. 18-тай модууд айл болгондоо дэнлүү гэсэн яриа үссэн байх шүү. Гүй юу? Айлын хөгшөө шинэ хүн ирлээ. Шинэ модуу ганцаатал. Монголын цагаан сараар модуутайгаан гэж. Витагри бэлтгэлийг ханай томны эмчилгээ, урьдчилан сэргийлэлд даргалаа сайжруулахад хэрэглэнэ. Ханайдыг халуун Витагритэй. Улс соёлынхаа бэлтгэлийг үндэснийхээ баяраар бэлгэлцгээе. This is the moment of truth. The moment... No. The reason you have been born. It's not the past. It's not the future. It is the now. You must not stand as man, but as a legion. And let me feel the roaring fire of determination and sacrifice. Sacrifice! Beating as one heart. This is our night. Because tonight is much Salsicha, vamos. Бүгдээ цаанд оръё. За манайхаа цайны цагаараа юу авчирцгаасан бэ? Би үеийг салаад авчирсан. Өвөн чинь газар шинэ штеп. Тийм шүү дээ гэмтэй. За тэгвэл сайхан олцгоо. Үеийг нэмжиг амстай. Өрмөц сайхан Монгол салаад. Амжилтанд хүргэх цор ганц жор гэж байдаггүй. Учир нь хүн бүрийн хүсэл, тэмүүлэл, давуу тал өөр. Өөрийнхөө хүсэл тэмүүллийг дагаад түүндээ зүрх сэтгэлээ зориулбал Хамтдаа зүтгэх хүмүүсээ олбол нэг удаагийн биш, нэг насны амжилтыг та бүтээж чадна. Өнөөдрийн амжилт маргаашийн номгийг бүтээн. Амжилтын амт Legend Shark. Хүмүүсээ яг одоо оргил худалдааны төвүүдэд цаан сарын Орос чихэр ирлээ. Машата, мишата, мармелада, шоколадтай, чүмэгтэй, тоглоомтой, хатуу, зөөлөн, сундаг, агшдаг, бууддаг, дэлбэрдэг, таньдаг, мэддэг, хольсон, хямдарсан, ихээр багаар хүүхдүүдэд хүргэндээ, бэрдээ, хатамдаа, цагаан сарын бэлгэндээ тавгийн идэнд аваарай. Эмээгийн, өвөөгийн, ээжийн, аавын, эгшийн, ахын өгдөг чихрийг оргил худалдааны төвүүдээс дураараа авчруулна. Ёстой гоё оргилд байгаа шүү. Аав ээж нараа. Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаа Тэнгэр худалдааны төвд. Өвс соёлынхаа бэлгэлтийг үндэснийхээ баяраар бэлгэлцгээе. This is the moment of truth. The moment... No. The reason you have been born. It's not the past.
not the future, it is the now. You must not stand as man, but as a legion. And let me feel the roaring fire of determination and sacrifice. Sacrifice! Beating as one heart. This is our night. Because tonight is match Salsicha, vamos. Ханя, энэ чинь нэг ширхгийг авсан бөөний үний санаа зовлтгүй аваад бай. Гайхмаар хэмдүнийг гандангаас баруун урагш 300 метрт байрлах босо агуул худалдааны төвөөс мэдрээрэй. Чи хүрлээ маань ороод ил. Сар шиндээ сайхан шинжилж байна уу? Сайхан. За сайхан шинэлцгээж байна. За, энэ чинь хүрлээ маань сар шинийн сургаар л дасцэг шиг хийсэж явдагсан энэ жил чинь тогтоо байх чинь вэ? Үгүй ээ. Энэ голын айлууд ер нь бүгдээрээ энэ мод үсгнэд их гэсэн байна. Үгүй цаан чи нэг ийм яриа гарсан байна. 15-ны сар нь агаар тэнгэртэй дэнлүү. 18-тай модууд айл болгондоо дэнлүү гэсэн яриа үссэн байх шүү. Гүй юу? Айдэв хөгшөө шинэ хүн ирлээ. Шинэ модуу ганцаатал. Монголын цагаан сараар модуутайгаан гэж. 2017 оны цоо шинэ Америк загварын тавилгууд ирлээ. Сохо тавилгын дэлгүүр. Сар шинийн сонголт өмнө насан хэвэн боо. Талх чихэр хувьцаат компани. Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. За тэгэхээр хилцүүлэг үргэлжилж байгаа анхаарлаа хандуулсан явуулсагч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр энэ ипотекийн зээлийн асуудал дээр барилгат байгуулалтын яамны зүгээс бас одоо тодорхой хэмжээгээр гэр хорооллыг барилгажуулах, хаус хороол болох асуудал дээр бас тодорхой төлөвлөгөө гаргаж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо төлөвлөгөөний чинь дагуу бас худалдан авах чадваргүй хүмүүс яах вэ гэдэг бас эргэлзээ байна л та. Энд дээр жишээлбэл одоо төсвийн хувьд энэ одоо барилгын төсөвт өртөх нь бага уу, ямар байх хэмжээнд байх вэ? Энэ төсөвт өртгий одоо ингээл 0.7 газар дээр ингээд төлөвлөлт хийсэн байгаа гэж харуулж байна те. Өөр ингээд гаражтайгаа орон сууцтайгаа 60 м квадраттай. Тэгээд төвийн шугамд холбогдсон. Инженерийн нөгөө дулаандаа холбогдсон. Тэгээд нөгөө цэвэр усны шугам, бохирын шугам гэдэг үндсэн 5 инженерийн үндсэн 5 дэд бүтцийн шугамд холбогдсон. Ийм айлын загвар байгаа юм. За энийг хэрэгжүүлэхэд бол энэ барилга маань өөрөө 1 м квадрат нь яг ингээд бүх юм нь ороод дуусах 1 м квадрат нь сая орчим төгрөг гэж байгаа. Одоогийн бидний тооцоогоор. Тэгээд 60 сая төгрөгөөр 60 м квадрат байртай, дээрэс нь газартайгаа тэр хүн маань тэгээд ипотекийн зээлд нь орж болно гэдгийг бас судалж байна тий. Өөрөөр хэлбэл 60 сая төгрөгийн зээл аваад одоо иймэрхүү хэд хэдийн харьцаатай барилга байшин гэсэн үг байна уу? За энэ харьцаа нь бол 11-ийг харьцсан 6.2 тоо дотор зохион байгуулалт нь бол энэ харагдаж байна л да. Ариун зүрийн өрөөтөө яг ингээл орон сууцны загвараар. Тэгэхээр одоо жишээлбэл гэр хорооллын иргэн маань одоо жишээлбэл одоо орлого багтаа иргэний хувьд бол мэдээж газраа барьцаалж зээл авахгүй бол тэр 60 сая төгрөгийг чинь бас авах хэцүү шүү дээ. Тэгэхээр асуудал дээр одоо хотын захиргааны зүгээс энэ барилга байгуулалтын яамны төлөвлөгөөг нь хэрэгжих боломжтой гэж үзэж чинь та бүхэн хоорондоо ер нь ярилцж байгаа юм. Энэ бид нэг бодлогоор ажиллаж байгаа л да. Ер нь бол энэ би хэрэгжих боломжтой. Ер нь бол өмнө нь бол том компаниудыг бол одоо их хүчтэй дэмжиж ирсэн. Энэний нэг тод жишээ бол ипотекийн зээл авж байгаа одоо хамрагдж байгаа иргэн одоо тус бие даасан инженерийн их усүр бүхий одоо орон сууцнд зээл авах боломжгүй ийм журам өөрчилж ирсэн. Энэ бол өөрөө энэ жижиг байшин жижиг орон сууцуудыг одоо хөгжих цаашаа борлогдоход бол одоо хэрчээс болж өгч ирсэн. Энийг бол бодлогоор дэмжиж бие даасан инженерийн одоо зөв олон шийдлүүд дэлхийд дахинд гарчихсан. Монголчууд төрөөчөөс нь оруулж ирээд нэвтрүүлээд эхэлж гисэн баг. Ялангуяа энэ жижиг загварын байшингууд бол энэ том компаниуд одоо хямралын горимж шилжээд энэ жижигхэн байшингуудыг бариад угсраад явхад бол одоо заавал тэгж одоо дампуурах тий янз бүрийн одоо хямрал юм хүм бас давах тэр боломжууд бол бас бий гэж харж байгаа. Нөгөө төгөр бид бол хэд хэдэн бас энэ зөвхөн газрыг барьцаалах нөгөө талдаа газрыг барьцаалж байгаа иргэн маань өөрөө орлоготой байхгүй тухай асуудлууд маш одоо анхаарал татдаг. Бид энэ дээр бол бас хэд хэдэн загварыг гаргаж өгсөн байгаа. За нийлээд одоо нөхөрл хоршоо болоод газраа шахах
шахаж буух, за газраа таллах. За тэр одоо жишээ нь яамны зурган дээр бол нэг давхар байж байна л да. Энэ бол 3 хүртэл давхар байх боломжтой. За энэтэй холбогдуулаад одоо 3 айл нийлээд нэг газар дээр шилжиж суугаад нөгөө газруудаа дахин борлуулах, боловсруулах гэд хэд хэдэн загваруудыг бас бид ирэл хайгуул хийж одоо ажиллаж байгаа. Ялангуяа гэр хороол дээр бол яг өмнө алдаа дутагдал байсан байгаа. Энэ бол одоо яг юунаас болоогүй бол цогц бодлого байхгүй. Эргээд тэрэнд анхаарал байхгүй. Тэр нь одоо төрийн үйл ажиллагаа бол тогтмол зогсолтгүй үргэлжилж явах хэрэгтэй. Тэр нь бол алдагдсантай бас холбоотойгоор одоо төрөний одоо захирлын хэлдгээр бол хаягдсан, орхигдсон шугамнууд байгаа. Энийг бол бид тогтмол одоо дахин төлөвлөлт гэдэг нь гэр хорооллын хөгжил гэдэг нь тэгээ энэ бол 1-2 жил, 4 жилийн хэмжээсэнд ярих боломжгүй асуудал шүү дээ. Дахин төлөвлөлтийн тухай ярихад бол бид доор хаж 40 жилийн тухай ярих хэрэгтэй. Бид одоо түрүү хэлж байгаа дахин төлөвлөлт гэдэг нь одоо том байршил дээр том газрууд явсан гэж байна. Одоо яг үүндээ Улаанбаатар хотод хамгийн сүүлийн үеийн том одоо шугам шүлжээний санхүүжилтийг бол дандаа гадны хөрөнгөөр хийж байна. Одоо ч гэсэн Азийн хөгжлийн банкны зээлэр одоо Сэлб Дэдтөв, Долоон буудалчиг л Баян Өшөө чиглэлийн 2 том шугамыг Азийн хөгжлийн банкны зээлэр татчих. За 7 дугаар хороол, 14 дугаар хороол за мөн одоо гадны одоо хятадын засгийн газрын зээлэр хийсэн. За нөгөө Ватанкийн амгалангийн станц бас гадны зээл. Тэгэхээр бол одоо том шугам шүлжигээ дагаж одоо нөгөө юуныхаа хэлээр хөлөөж ийн гэдэг шиг том шугам шүлжигээ дагаж дахин төлөвлөлт гэж ярих хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр хотын захиргаа барилга ус байгуулалтын яам нийлээд одоо ийм баг өртөгтэй одоо гэр хорооллын хаус хороол барих боломжийн талаар ярьж байна л да. Тэгвэл Монгол банкны зүгээс ер нь одоо 60 сая төгрөгөн дээр одоо зээл олгох боломж юу гэж харж байна? Одоо ерөнхийдөө энд яригдаад байгаа асуудал санхүүжилтийн асуудал нэгдүгээрт нь одоо эрэлтийн гэж ярьдаг тийм. Эрэлт гэдэг нь өөрөө эдийн засгийн хэллэгээр юу гэсэн үг вэ гэхээр нөгөө худалдаа авах чадвараар баталгаажсан л хэрэгцээ гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хоёр асуудал дээр товчхон ярил л да. Одоо жишээлбэл хамгийн сүүлд бидний засгийн газартаа тохирсон тохирцоогоор бол бид нар юун дээр тохирсон гэхээр зэрэг нэг 17 оны ипотекийн зээл зориулсан санхүүжилтийн хэмжээг нэг 300 за 320 орчим ч юм уу тэр хавцаа байх бах гэж бол ерөнхийдөө төсөөлж байгаа. За тэгээд энэний бол нэг 111 орчим тэрбум төгрөг нь бол улсын төсвийн одоо тодтол бол сууж байгаа. Тэгэхээр зэрэг улсын төсвөөс 111 тэрбум төгрөг орж ирэх юм байна. Үлдсэн хэмжээ нь одоо тэр Монгол банкнаас орж ирнэ. Монгол банкнаас орж ирж байгаа хэмжээг нь би яг ийм тодорхой тоо хэлэхгүй нөхөр зэрэг энэ нөө бидний эзэмшиж байгаа активаас эргэн төлөлт нь үндсэн төлбөрөөр нь эргэн төлөгж орж ирж байгаа их усэр буцаад тэр лөө санхүүжилт болж гарах юм байна. Тэгэхээр зэрэг валютын сантаа ингээд тохиролцооны явцад бол ийм зүйл төрсэн байна. Одоо саяын тэр тоонд. Хэрвээ ахаад нэг энэ дээр тодорхой нэг хэлсэн юм юу гэхээр зэрэг Монгол Улсын засгийн газар бол ипотекийн зээлийг бол цааш нь хэмжээг нь тэлээд өргөжүүлж болно. Энийг ингээд цааш нь өргөжүүлээд явахдаа бол эргээд нөгөө төсвийн их усүр гэж яриад байгаа тэр юмд бол бас баригдах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг өмнөшгөө алдаа гараад нөгөө үрийн доктортой байдал нь алдагдаад эдийн засгийн өөрөө ийм тэнцвэргүй ийм баланс нь алдагдсан юм л орох гээд байна шүү. Тэгэхээр зэрэг энэ санхүүжилтийнхаа хэмжээг тэлэх гэж байгаа бол улсын төсвийн зардлаа тодорхой тусгаж өгөө. Төсөв нэгдмэл байх хэвээр. Дээрэс нь дахиад бусад янз бүрийн тийм хэмжээ хязгааргүй тэр янз бүрийн зардлуудыг бол танах байдлаар энэ хүүсрийг бол ингэж гаргаж ирэхгүй бол яг өмнөх шиг алдаагаа бол дахиад давтаж болохгүй гэсэн ийм зөвлөмж их. За тэгэхээр одоо банк одоо зээл олгохдоо мэдээж барьцаа шаардна. Тэгэхээр гэр хорооллын айл бол одоо өөрийнхөө энэ 0.7 газараа барьцаалаад одоо 60 сая төгрөг авах боломж байгаа юу? Одоо бага орлоготой айл гэж бодъё л да жишээлбэл. Бүх юм нөгөө зах зээлээс шалтгаална. За мэдээж газар гэдэг бол бас нэг барьцаа. Тэгэхээр зэрэг тэр нь одоо сайн бүртгэлтэй найдвартай байхаа. Түүнээс гадна тэгэл зах зээл хаана. Бүх юм байршил гэдэг. Тэгэхээр худалдаа жилийн танхимын хувьд энэ барилгын компаниудаа дэмжиж өгөх асуудал дээр төрөөс ер нь бас ямар бодлого өгүүлэгдэв вэ? Одоо үлгэр эхэлж байгаа үед бол эдгээр их гоё л доо. Ингээд бүх юм гоё болж байна. Би бол дууссан үлгэрийн хор уршиг нь яа шийдэх юм бэ? Тэрэн дээр дөрөвтэй шийдвэр өгөөч л гэдэг. Одоо энэ 30 мянга сайжлаад баригч чадвар 40 мянга орон сууц барьцсан байна. Энэ цаана 8 их 80 төгрөгийн асуудал байгаа шүү. Зарцуулсан. Тэрээ чинь зарцуулаа барилгын барьсан хоосон байж. Одоо өнгөрсөн жил 4 их 80-ийн барилга орчлоо шүү. Энэний худалдаа авагчийн тэр асуудлыг шийдэхгүй болвол энэ гоё юмн дээр бол мэдээж шинэ бол явж байна үз. Тэр цаана 100 мянган хүн ажиллаж байгаа барилгын компани чинь дампуурчж байгаа. Дээр нь бол худалдааны арилжааны банкуд аваад дампуурчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ шийдлээ хийх хэрэгтэй. Шийдэл гаргахад бас гарц хэлж өгнө. Биднээс барилгын компанийн барилгын асуудал ялангуяа санхүүжилт
худалдан борлуулалтыг бол зөвхөн барилгачдаараа хийх гээд явсан дээр нэг сөрөг үр дагавар болсон. Жишээ нь одоо манай барилгын компаниудын 38 их найд дээр актив хөрөнгө босгоод ядаж барилгын зүгээр нэг барилгын банк байгуулж болно шүү дээ. Тэгэхээр 8 их найдтай банк гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэр айлшгүй 8 их найдтай хувьцаат компани ч юм уу тэрийг хувьцааг нь зараад дахин тэрнээсээ санхүүжилтээ босгоод өөрөөсөө аваа явуучвал уг нь төр оролцоогүй хэвтэй хэлбэр. Нэгт нь хоёрт нь бол мэдээж аливаа барилга гэдэг бол газар дээр баригдана. Наасаа ер нь өмнөх газрын 8 бол бүгд явагдаад дууссан шүү дээ. Хотын төвийн бүх газрыг дарганаар маань зараад дууссан байгаа. Тэнд хэдэн сая доллар зарцуулсан байгаа. Тийм учраас өнөөдөр байрны үн чинь 7-8 доош унахгүй байгаа байхгүй. Яг бол хотын төвийн нэг га газар чинь сая доллар төлөөд орон сууцын эрсдэл ч одоо сая доллар хагас гардаг. Тэгвэл бол энэ газрын асуудлыг яагаад хөрөнгийн бирж рүү оруулахгүй энэ он удаан жил бариу гэдэг асуудал байна. Тэр хоёрын газрууд тэр газараа дуудлага худалдан гудамжаараа юм уу айлаар юм уу бирж дээр зараад газрын бирж дээр тэгэл тэндээс тэр айл нь өөрөө мөнгө осчин тэрийг худалдаж авсан хүн нь ч өөрөө байшингаар нь барилгын компани байшин. Гэтэл энэ зах зээлийг одоо бараг л энэ хоёр гоч нэг газрын хууль гаргалаа. Тэгээ тэрнээс хойш энэ газрын биржийг ажилуулахгүй байгаа байхгүй. Яг бол энэ дарга нар шийдэх гэдэг. Одоо дахиад энэ манай байшингуудын ерөнхийд дарга нар шийднэ явна гэвэл дахиад нэг үлгэр дуусна 4 жилийн дараа. Тэрний дараа бас дахиад энэ жижиг өндөр баахан өртөө усуд үлдсэн. Тийм учраас бол энэ санхүүгийн том менежментийн асуудлаа барилгын талын эдийн засаг санхүүгийн энэ компани усуудаа нийж ягаад одоо байгаа сөрөг үр дагавар эхлүүлснэг жоохон илэршүүлээд авъя. Тэгэхгүй бол энэ 100 мянган хүн байгаа шүү одоо барилгын салбарт ажиллаж байгаа. Эднэр бол хэрвээ дахиад энэ байшин зарагдахгүй 1 жил болох юм бол за бараг энэний 50 мянган ажилгүй болно. Тэгэхээр одоо энэ одоо зарагдахгүй байгаа 20 мянган байрыг яаж одоо борлуулах вэ гэдэг асуудал дээр одоо мөнгөтэй хүмүүс нь бол байр аваад баг дууссан. Одоо тэгэхээр боломжгүй улсууд нь үлдчихэд байгаа шүү дээ. Тэднэрт ямар боломж олох вэ гэхээр зарим эдийн засгийн зүгээс нэг ийм сонирхолтой санаад дэвшүүлж байсан. Үүнийг та бүхэнд бас хэлье гэж бодож байна. Юу гэхээр одоо өмнөх нийгмийн үед, социализмын үед одоо иргэд бол бас тийм бэлэн хэмжээний мөнгөтэй байгаагүй учраас тухайн одоо иргэнд бол улсаас ингээд байр өгчдөг, баг үнгүй юм шиг өгж байгаа мөртлөө яг үнэн чанартай бол тухайн иргэнээс сар бүр одоо орон сууцны метр квадратын үн гэж авдаг байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл ингэж шингээж одоо орон сууцныхаа үнийг одоо шингээж авах боломж байгаа юу? Энэ асуудал дээр та бүхэн ямар бодолтой вэ? Ялангуяа банкуд ч гэдэг юм уу, барилгын байгуулалтын Монгол банкын асуудал дээр ер нь хамтарч судлах боломж байгаа юу? Жилийн өмнө бол би бас энэ дээр төстэй санаа бол хэлж байсан. Шинэ одоо хамгийн насны газрын хэрэгцээ 6 долдоо 20 Усбаатар дүүргийн Гандангийн дэжид 20 мянган айл байж байгаа байхгүй. Орон сууцнд 90% нь орно гэдэг. Энэ 20 мянгаыг бол сая 30 мянгаас орон сууц руу оруулаад тэр газар дээр нь буцаад энэ барилгын компаниуд нь байшин бариад 3 жил тэнд бүтээн байгуулдаг юм бол 20 мянган айлын орон сууц барьж байгаа. Тэгээ худалдаа авч мэдээж зайсанд болгогдуулсан бүх айлууд ич босч орно шүү дээ. Нэг тийм нэг юм энд бол нэг 500 сая доллар хэрэгтэй. Мэдээж 500 сая долларыг бол хот маань бол өөрөө төв банкнд бонд гаргадаг юм уу нэг тиймэрхүү шугамар. Яг л одоо бид 100 мянга бүрдэлсэн энэ газрын барьцаалал орон сууцтай шууд шилжүүлдэг гэдэг юм. Шилжүүлэх юм. Гэхдээ энэ бол жоохон алдаа их юм бол энэ коммунизм алдаа болоо явчихсан шүү. Тэгтэр бол мэдээж тэр нэг хооронд нэг дамжуулах тэр процесс нь ил тод нээлттэй сонгон шалгалт нийлээд байна. Тэгэхгүй бол одоо би барьцсан байшингууд байшин барьчаад шоронд явах гээд байгаа энэ олон барилгын компани артtel надад асуудал байна. Тэгэхээр энд хоёр санаа гарч байгаа юм байна. За нэгдүгээрт одоо миний түрүүн хэлсэн жишээ байна тийм үү? Орон сууцны метр квадратын үнийн сар бүр тооцож авч явах ийм зарчим шилжиж болох уу гэд. Хоёрдугаарт нь бол шууд газрын барьцаалаад орон сууц руу одоо шилжүүлээд тэгээд тэр хүнийх нь газар дээр дахиад барилгын компаниуд гэж нэмж барилга барах. Энэ дээр юм байл та. Барилгын компаниудын хувьд өнөөдөр эрэлтийн л жоохон дэмжээдэг бол яг бүх юм явчих гээд шүү дээ. Тийм үү? Эрэлтээ дэмжихийн тулд яг өмнөх одоо 2008-9 онд бас 4,000 орон сууцны хөтөлбөр гэж хэрэгжүүлж ирсэн. Тухайн тэр шийдэл нь бас их тухайн үедээ маш зөв шийдэл болоод гацаанд байсан орон сууцыг явуулсан. Тэр нь яасан бэ гэхээр зөвхөн шинэ орон сууцнд зориулж тэр зээлийг олгоё гэдэг жисэн. Одоогийн бидний нөхцөлд яаж юм гэхээр бүгдээрэнд нь хавтгааруулж штэ. Тэгэхээр одоо энийг цаашдаа яаж өөрчлүүлж энэ гацаанаас гарах вэ гэхээр тодорхой үнийн босго тавь, тийм ээ. Заавал тэр үнэтэй 3 сая төгрөгийн үнэтэй орон сууцнд ипотекийн 8% зээлийг өгөх гэдэг шаардлага алга. Нэг сая 800 дотор байгаад нүгэ баг дунд орлоготой иргэдэд дэмжигээд энэ бодлогоор явуулж болно. Тэгээд зөвхөн одоо энэ гацаанд орсон орон сууцуудаа гацаанаас гаргах тэр
тал руугаа орж ирэхгүй бол цаана байгаа 2 дахь зах зээл дээр байгаа арилжааны одоо зориулттай тэр үйл хөдөлгөөний зах зээлийг бас юу гэдэг дэмжсэн бодлого бас болчиход байгаа. Энэ дээр бас барилгын компаниуд бас 1 м квадратынхаа үнийг дахиж бууруулах боломж байхгүй юу? Одоо зах зээлийн үнээс бол хэтэрхий хөөсрөр үнэн нь одоо хэтэрхий их байгаа учраас бодит өртгөөсөө их байгаа учраас энэ худалдаж авч чадваргүй шүү. Орон сууцны үн зах зээлийн үн бол 13 оны 1-р улирлын үнээсээ доош орчод байгаа. Тэр 1-р улирлын байдлаас одоо өнөөдөр яаж байна? 4.6-аас 7% одоо өнөөдөр яаж байна? Тэр орон сууцны үн маань 13 оны одоо тэр 8% зээлийн өмнөх үеэсээ буучаад байна гэсэн үг шүү дээ. Тухайн үед энэ ипотекийн 8% зээлийг өгөхгүй 6 сард бас санал авчихсан. Тухайн үед нь бас сандаа өгчл байсан л да. Ядаж та бүхэн үнийн босго тавиач. Тэгэхгүй бол энэ орон сууцны чинь үний чинь хөөрөгднө. Гэсэн санал тавьсан боловч тухайн үеийн одоо энэ удирдахжсэн хүмүүс мөн тийм үнийн босго тавилгүйгээр явснаас болоод орон сууцны үнийг яасан хөөсрүүлсэн. За энд бол график харагдаж байна л да. Юу гэхээр 2013 оноос хойш бол орон сууцны үн бол эрчимтэй буурсаар байгаад одоо 16 15 оны сүүлчээр гэхэд бол маш бага түвшинд очисон байна. Тэгэхээр сүүлийн үедээ бага зэрэг өсч эхэлж байгаа гэж байгаа боловч яг үндэ бол орон сууцны үн одоо бас тийм эрчимтэй өсөхгүй байгаа. Гэхдээ иргэд бас худалдаж авах чадваргүй нь хэдийгээр орон сууцны үн бага буурч байгаа ч гэсэн худалдаж авах чадвар энэ хэмжээнд бас өнөөдөр 8% зээл авахад байр авах хүсэлтэй асар их хүн байна шүү дээ. 30% төлийгээд иргэд зөндөө байна. Тэр иргэд авъя гэхээр нөгөө ипотек л байхгүй шүү дээ гол нь. Тийм. Зээлийн их усүр байхгүй. Их усүр байхгүй. Зүгээр л одоо эрэлт байхгүй гэж бас ярьж болохгүй. 30%-тайгаа зогсож байгаа 30 мянган хүн байна. Тэгэхээр тэр 30 мянган хүнд яаж вэ? Тэр нэг 8% зээлийг олгочиход энэ асуудал чинь шийдэгдчих гээл байна. Их усүрээс гадна бас энэ Монгол банкны гаргаж байгаа шин журам бас арай хатуудаад байна уу? Энэ бол яг тийм хатуу биш. Ер нь бол одоо зээл авах гэж байгаа хүмүүст бол яг нормал юм. Одоо энэ бол тодорхой хэмжээгээр нөгөө орлоготой тодорхой хэмжээгээр нийгмийн даатгал төлдөг энэ шалгуур нь одоогийн нөхцөлд бол хангалттай зүгээр 10% болгоод байх одоохондоо нэг шаардлагагүй. Зүгээр 30%-аар л хангалттай хэмжээнд өгчих. Энийг арилжааны банкнаас найдвартай авч байгаа бас худалдаа авах чадвар нь ч гэсэн өнөөдөр 30 мянга гэд бэлэн байж байгаа учраас одоо 30%-аад одоо бэлнээр төлөх одоо боломжтой иргэд бол бидний дунд бас маш ховор байгаа л да. Жирийн иргэдийн дунд. Тэгэхээр энийг одоо зүгээр урьдчилгааг нь ядаж 10% болгох боломж байхгүй юу? Энэ дээр барилга байгуулалтын яам боломж байгаа юу? Урьдчилгааг буулгах юм бол тэгэл ипотекийн зээлийг бол бид нэр татаад унгааж байна л гэсэн үг. Яагаад? Энд өөрөө баталгаа болж өгч байгаа тийм дөрөв хүн бол урьдчилгаа 10% төлжээж одоо орон сууцны 8% зээлд одоо 20 жилийн хугацаанд хамрагдсан л да. Тэгэхээр бол тодорхой хэмжээгээр би зээлээ төлөөд маш сайн төлж байгаа учраас боломж бол байгаа гэж би хараад байгаа байхгүй юу? Жишээлбэл би өөрийнхөө жишээн дээр боломж байгаа юм биш үү? Та бүхэн хараа энэ асуудлыг шалгахгүй яах вэ? 10% байтугай 30% төлөөд аав гэхэд байхгүй байгаа. Тэгэхээр иргэд чинь худалдаа авах чадвар байхгүй шүү дээ. 30 сая төгрөг байхгүй 10 сая төгрөгтэй хүн яах вэ? Энэ асуудал дээр банкуд жишээлбэл дээр нь одоо газрын барьц залах яах вэ? Ер нь бол шүү дээ нөгөө урьдчилгаа төлбөр 30% гэдэг маань энэ 8%-ийн зээлийг ингэж одоо үр ашигтай одоо эргэлтэнд оруулах мөн түнчлэн тэр иргэн төлөлт мөн түнчлэн нөгөө чанаргүй зээлийн хэмжээг ийм бага байлгах ийм баталгаа болж байгаа. Тэрвээ тэрийг л суллаад ирэх юм бол энэ бол нөгөөх нэг муу зээл рүүгээл хандна гэсэн үг л дээ. Тэгэхээр Монгол банкнаас бол одоо жилийн 8% хүүтэй зээл гэдэг бол бас өндөр байна. Өмнөх засгийн газрын үед 5% хүртэл бууруулах боломж байгаа гэдгийг судалсан байсан. Ипотекийн корпорац ч гэсэн энэ асуудал дээр дэмжижсэн. Тэгэхээр та бүхэн энэ асуудлыг бас эргэж судлах боломж байгаа юу? Энэ бол ерөнхийдөө юу штэ. Яг ингээд санхүүжилтийн их усүр ярихаар зэрэг Монгол банк гэдэг нэр гарч ирээд байгаа. Та бүхнээс гаргасан журам хүртэл. Тий одоо ингээд явцсан учраас ингээд тийм ойлголт нийгэм төрчлөө л дөө. Тэгэхээр зэрэг яг уг нь бол энийг засаад засаг руу аваачаад ингээд суулгаад нөгөө ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар ингэсэн байжгаад буцаад нөгөө бас тодорхой хэмжээнд төсөвдөр асар хүндрэлтэй болоод нийгэмд яг энэ ипотектэй холбоотойгоор асуудлууд хоримтлагдаад эхлэхээр зэрэг түр хугацаанд аваад үргэлжлүүлжээ гэсэн байдлаар одоо байж байгаа. Одоо эргээд бид нар ямар нөхцөл ярьж байгаа вэ гэхээр зэрэг 2018 он гэхэд бол энэ хөтөлбөрийг цэвэр засгийн газрын хөтөлбөр болгоно. Дээрээс нь засгийн газрын хөтөлбөр болохдоо хувийн хэвшил, хувийн секторлогоо тулгуурсан ийм хөтөлбөр болох ёстой гэсэн ийм зүйл ярьж байгаа. Дээрээс нь энэ хүрээнд энэ хөтөлбөрийн схемийг яаж шинжлэх үү, яаж боловсронгуй болох үү, тэр төр дээр ирж байгаа тэр ирээд байгаа алдагдлыг яаж багасгах уу гэдэг дээр бас дэлхийн банктай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол энэ шийдэгдэнэ. Яг ингээд ерөнхийд нь ингээд харахаар зэрэг биднэрт нэг юм буруу ойлголт явна, нэг ганц хоёр. Тэр нь ямар буруу ойлголт яваад нөхөр зэрэг энэ нийгэмд байгаа бүх энэ төрлийн байгууллага, санхүүгийн байгууллагууд өөр өөр ингэсэн үүрэгтэй.
Монгол банк нэг үүрэгтэй, засгийн газар нэг үүрэгтэй, барилгын яам нэг үүрэгтэй, нийгмийн хамгааллын яам нэг үүрэгтэй, банкуд нэг үүрэгтэй, аж ахуй нэгжүүд нэг үүрэгтэй тий. Тэгэхээр зэрэг энэ дотроос яг үндсэндээ бол энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийг ингэж санхүүжүүл татаастаа явуулах нь бол Монгол банкны үндсэн үүрэг биш юм ба. Яг нэг өнгөрсөн хугацаанд нэг ийм яваад энэ нийгэмд газар аваад ийм байдлаар орчиж. Одоо энийг бол бид нэр залруулъя гэдэг байр суурийг одоо ярьсан. Дээрээс нь олон улсын валютын сан бусад зээлж зэрэгэл тогтоодог олон улсын байгууллагууд, дээрээс нь хөрөнгө оруулагч нар, биднэрт итгэж байгаа гадны хөрөнгө оруулагч нар эдгээр ч гэсэн ийм шаардлага тавьдаг. За ингээд яг зөв голдрол руу орё гэсэн нэг юм байна. Хоёрдугаарт нь ингээд харахаар зэрэг энэ 8% гэдэг бол түр Үнэнбат захирал хэлсэн. Энэ нөгөө зах зээлийн 14-5% хүүтэй харьцуулахад 8 байгаад байгаа учраас энэ бол яалтчгүй энэ тэр хүүний зөрүү хаа нэгэн газар улсад бол дарамт болж ирж байгаа. Одоо бол Монгол банкны балансан дээр бол энэ цэвэр утгаараа алдагдлуулаад сууж байгаа. Дээрээс нь дахиад засаг энийг аваад явахаар зэрэг засаг нь өөрөө 17%-аар зах зээл дээрээс их усүр татчихэдэг. Гэтэл 8%-аар цааш нь олгож идэг. Тэгэхээр энэ хоёрын зөрүүнд үүсэж байгаа нэг 19% бол бас төсөв дээр бол алдагдлуулаад тусна. Тэгэхээр зэрэг эргээд энэ алдагдал хаанаас явах вэ гэхээр зэрэг одоо бид нэр яг амсаж шít. Төсвийн алдагдал 3-4 их 80 хүрээд өнөөдөр 20 гаруй их 80 хүрээд энийг бид нэр засах гад өнөөдөр маш том бодлогын adjustment хийх гээд ингээд сууж шít. Тэгэхээр зэрэг ийм дахиад давтагдах юм аа. Тэгэхээр зэрэг энийг тодорхойлохын тулд бид нэр маш болгоомжтой, маш холыг харсан байдлаар шийдэхгүй бол энэ зөвхөн өнөө маргааштай шийдэгдэх асуудал бол биш. 8% дээр жишээлбэл уучлаарай. 8% дээр бол одоо буулгах боломж байгаа гэж миний бодлоор хараад байгаа. Гэхдээ нөгөө арилжааны банкуудын хадгаламжийн хүү 14-5% байгаа учраас энэ хоёрын зөрүүн дээр асуудал үүсчихэд байгаа. Тэгэхээр тэрнтэй ямар ч хамаа байхгүй. Уучлаарай. Тэрнүүд угаасаа Монгол банкнаас 4%-тэй санхүүжилт аваад цаашаа 8-аар олгоод дунд нь тэгээ бонд гэж буцаж аваад ингэж л явж байгаа. Тэрнээс манай банкуудын хадгаламжийн болон зээлийн хүүтэй ямар ч холбоо байхгүй. 8% 5% болох төр бол яамны зүгээс ямар бодлого орж ирэхээр хөдөө орон нутгийнхаа ипотекийн зээлийг бол 5% болгоё гэдэг асуудлыг бол бид нар судалж үзэж байгаа. Улаанбаатар хот бол хүн ам төвлөрсөн те. Улаанбаатар хот бол 8%-аар хэвээр нь хадгалаа явъя гэдэг асуудал дээр бол бид нар судалж ажиллаж байгаа. Хэдийнээс одоо бүх зээлдэгчдийн бодлого бол ийм асуудал байгаа шүү дээ. Дээрээс нь газрын биржээр тавж байгаа нэг дурдсан шүү дээ. Газрын биржийг байгуулахгүй байна гэдэг. Үгүй одоо мөнхөр сайд дээр тушаал гаргацсан, газрын биржийн журам нь гарцсан. Нийслэлээр саяхан хилцүүлэг болсон та. Таныг өрснө үү яасан. Газрын бирж маань одоо ингээ ажиллаад эхэлж байгаа. Газар бол ингээ бирж бол ингээ хөдлөө явж байгаа шүү гэдгийг бас хэлчих тий. Өөр болоход яг энийг өнгөрсөн жил чинь сонгуулийн жил байсан байхгүй. Тэнд бол янз бүрийн мөрөөдлүүд улс төрчид маань ярьдаг шүү дээ. Тэнтэй нэг холбоотой. Ер нь бол ипотекийн тэр зээл нэг идэвхтэй гараад яасан гэвэл арилжааны банкыг ипотекийн зээл аварсан байхгүй. Юугаар Монгол банкаар дамжуулаад маш их ачаалал Монгол банкн дээр өгөөд хууль бус юм хийлгэсэн. Одоо манай Монгол банк хүмүүс ирж байгаас яг нэрэндээ төв банкны ямар ч үүргэнд байдаг гэд биш. Тэгээд тэрийг буцаагаад бүх ачаалал төв банкнд өөрүүлсэн байхгүй. Тэгээд арилжааны банк нэг амь сугараад гарсан. Нөгөө талаас арилжааны банкуд нь буцаагаад энэ олон барилгын компаниудад өгж байгаа зээлээ бас уян хатан болохгүй бол асуудал үүсэ. Нэгсэнд одоо бол хин нь арьсан хамгаалж гарах вэ гэдэг юм дээдэлтэй яригдаад байгаа байхгүй юу? Нэг үйл. Тэгэхээр энэ дээр тийм учраас бол бид нар нэгэнтээ мөнгө хөвлөд оруулсан төв банкнд ачаал үүрсэн, төв банкны ачаал гэж татвар төлж бидний ачаал. Тэгэхээр энэ шорвогийн маа амсаад нэг хэсэг энэ санхүүгийн систем зөвдөө ортол нь бол бид нар юм шорвог байхаас өөр арга байхгүй. Тэгэхээр сүүлчийн ганц асуултыг та бүхний дунд тавьж байна. Юу гэхээр одоо байгаа энэ зах зээл дээр ингээд бэлэн баригдсан 20 мянган орон сууцыг одоо гэр хорооллын айлуудыг одоо орон сууцтай болох асуудалтай уялдуулаад шийдчих ямар боломж байна? Нөгөө нэг орлого багтаа иргэдтэй хандаад яаж зохицуулах шинж уурм гаргаж болох? Ганцхан л зүгээр бодол байгаа. Би бол зүгээр энд сонсоод байж байна. Энэ дээр ямар нэгэн тоог одоо 5, 8, 10, 20 гэд нэмж хасаад энэ бол шийдэл биш шүү дээ. Энээс ганц гарах бол одоо тодорхой өртөг бүтээх ёстой шүү дээ. Тэгээ гэр хорооллын газруудыг тодорхой төрөө хилжлэн газрын чөлөөлж оруулаад чөлөөлсөн газар дээр одоо жинхэнэ бүтээн байгуулалт одоо юу зам, харгуу, цэцэрлэг түрээлэн тэднийг харин санхүүжүүлэхэд Монгол банк, барилга хотоолтын яам засгийн газар энэ лүү илүү төлхөө хөрөнгө хайж иж энд нь нөгөө төрөний яриад байсан 100 мянган хүн те ажиллаж иж энэ хямралаас гарна шүү дээ. Ер нь бол би тэгж бодож. Тэгвэл одоо хэн нэг одоо энэ дэгсэн тэрэн дэгсэн гэхээсээ илүү те. Ер нь ямар бүтээлч ажил юу хийж чадах вэ? Тодорхой яг шийдэлт хүрээ тэрэндээ тэр газар чөлөөлж болно те. Тэр газрыг чөлөөлөөд байранд нь оруулж болно. За бүр 0 урьдчилгаа авахгүйгээр байр газрыг нь аваад оруулж болно. Гэхдээ эргээд тэрэн дээр нь санхүүжилтийн механизм шийдэж өгöd эргээд энэ компаниудын ажиллах болцоог нь. Тэгвэл энэ дээр дахиад зарагдахгүй 30 мянган айл
босох биш дөөрөх. Зөвхөн нийгмийн салбарын одоо дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг хийж өртөг бий болгох тухайлд би одоо бас ярих шаардлагатай байх л гэж бодод. Одоо хавтгаар болон одоо дахин төлөх шаардлагагүй. Яг тэгвэл энэ үн цэнтэй байгаа энэ хотын төвийн хэсгээ эхлээд төлөвлөө. Эндээ эхлээд бүтээн байгуулалтаа хий. Дараа нь тэр хотын захаа хөгжүүл. Тэгэхгүй бол хотын төвд бол яг 60 саяын байшин барьж болно. Тэрийг хүн авчна. Тэр баян шууд толгойтод 60 саяын байр аваад хийж авахгүй. Тэнд өнөөдөр хашаа байшин 25 сая иргэд одоо тэнд байгаа иргэд одоо яах вэ? Ялгаатай хөгжүүлэх. Тэнд байгаа иргэд одоо яаж яах вэ? 60 саяын байр биш. Хабитат гэдэг одоо жишээ нэг бидний өмнөх одоо туршлагаар бол өөрөө барьдаг. Тэгээд бид одоо тэнд байгаа иргэдэд төслийн танилцуулахаар одоо 5 дарга жишээ яг л үлгэрээ битээ эхлээд ээлгээд авах юм биш. Өөрсдийнх нь оролцоотой барих хэрэгтэй. Өнөөдөр яг тэрийг бол шууд 60 саяын байшиг та нар аагүй бол баян шууныхан маань авч чадахгүй шүү дээ өөрхий. Тэдэнд бол яаж метр квадрат нь 300 мянган үнэтэй материалын ингээд аваад өгдөг, хүн зөвлөд барьдаг тийм ээ. Тийм одоо аж ахуйн арга барих нь илүү ашигтай. Тэгэхээр таны хэлснээр бол хотын төвийн гэр хорооллыг эхний ээжэнд орон сууц руу одоо ямар нэгэн одоо газрын барьцаалаад орон сууц руу шилжүүлж оруулах боломж байна уу? Энийг хитрхи төр оролцоод ингээд тэнд байгаа иргэдэд тулгах хэрэггүй. Тухайн иргэдийн саналыг ав. Тэгээ саналын авсны үндсэн дээр энийг шийдвэрлэхгүй бол нөгөө оршин суугчдын чадал шаншаанд нь таарахгүй юмыг тэнд нийлүүлэх юм бол яаж энэ төсөл минь хэрэгжихгүй. Өнөөдөр барилгын компаниуд маань нэгдэж нийлээд борлуулалтаа хийгээд эхэлж байна. Бид өнөөдөр Мишель дээр орон сууцны бирж гээд байгуулад тэнд ажиллаж байна. Тэнд өнөөдөр иргэд маань яаж байна? Хамгийн хямд орон сууцыг бас орон сууцны биржээс авахын боломжийг олгоод явж байгаа. Тэгэхээр төр хитрхи оролцоод ингээд бүх юмыг хүчээр хийх гэдэг нь бас учир дутагдaltaй. Тэгэхээр барилгын компанитайгаа зөвшөлж, гэр хорооллынхаа иргэдтэйгээ зөвшөлж, эдний үндсэн дээр л яг энэ асуудлаа одоо зөв зөвтэй одоо биелэх магадaltaй тийм төслүүдийг бид хийж чадна. Гэхдээ тодорхой хэмжээгээр төрөөс бас зохицуулт тэгээ зөв менежмент хийж чадах юм бол одоо энэ ойлголцохгүй байгаа талуудыг дунд нь ингээ холбож өгөөд баталгаа гаргах юм шиг. Төрийн оролцоо ингээ зохицуулах хэрэгтэй. Тэр бол одоо бол яг бас яг зөв зохицуулалтаа хийгээд явбал энэ мэн боломжтой. Барилга байгуулалтын яам энэ асуудлыг ямар бодолтой байна? Одоо жишээлбэл хотын төвийн гэр хорооллыг одоо шууд одоо борлогдохгүй байгаа орон сууц руу газрын барьцаалж шилжүүлж оруулаад тэнд нь одоо бүтээн байгуулалт их боломж байгаа юу? Та юу гэж байна? Энэ дээр бол бид нэр тодорхой шийдэл хэлсэн байгаа. Төрөөсийн орон сууцны тухай энийг ярихаас өмнө нэрээ. Төрөөсийн орон сууц бол 30-аас 50 м квадраттай өмнө олгогдож байсан. Тэгээд сая засгийн газрын 16 оны 11 сарын 30-ны тогтоол гарсан байгаа. Энийг бол 70 м квадрат болгож талбайг нэмээд 360 айлыг бол төрөөсийн орон сууцанд хамруулсан байгаа. Эндээс бол буян тухай 2 дээр 214 айл төрөөсийн орон сууцанд одоо шилжиж байгаа. Энийг бол манайх бол нийслэлийнхэндээ бол санал тавьсан. Та бүхэн 100 айлын орон сууцыг аваа. Энэ 100 айлыг аваад яарамгт байгаа айлуудыг газраар нэгээд чөлөөлөх байдлаар эхний ээлжинд ингээд та нар ажиллаач гэж саналаа бол нийслэлийн тавьсан байна. За нөгөө талаараас энэ барилгын компаниуд дампуурчих гадаага тэр нөгөө борлогдохгүй байгаа барилгыг нь яаж эргэлтэнд оруулах гэдэг асуудал дээр л бас. Тэр нь бол газрыг орон сууцаар солих бол төр ингээд төр оролцоод төр ийшээ бол заавал ингээд бодлогоор ороод журам гаргаад те хуульчлаад ингээд явах нь бол буруу. Энэ бол одоо бол нээлттэй байгаа. Хориглоогүй юм байгаа. Хориглоогүй байгаа. Барилгын компаниудтай хандах ёстой. Барилгын компаниуд маань өөрсдөө бас энэ дээр идэвхтэй ажиллах ёстой. Үнэхээр борлогдохгүй байгаа байр байвал газрын солиод өөрийнхөө байранд оруулдаг те. Иймэрхүү системүүдээр өөрсдөө бас ажиллах хэрэгтэй. За ингээд манай хилцүүлгийн хугацаа өндөрлөж байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч манай хилцүүлэгт ирж өөрсдийнхөө санал бодлыг солисон та бүхэнд баярлалаа. Тэгэхээр ипотекийн зээлийн асуудлыг цаашид өргөжүүлэх ялангуяа энэ одоо борлогдохгүй байгаа орон сууцнуудыг яах вэ? Мөн одоо орон сууцтай болох гэсэн хүсэлтэд мөртлөө орлого нь хүрэхгүй одоо журам хангахгүй байгаа иргэдийг одоо яаж төрөөс дэмжих вэ гэдэг энэ асуудал дээр бас өөрсдийнхөө гарц байр суурийг илэрхийлсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр манай энэ удаагийн хилцүүлгээс ямар ч ихсэн тодорхой хэмжээгээр зарим нэг сонирхолтой саналууд гарч байна. Юу гэхээр одоо 5 даргын хэлдгээр түрүүн одоо эхний ээлжинд бол одоо бас газраар нь барьцаалаад орон сууц руу шууд шилжүүлээд тухайн газар дээр нь бүтээн байгуулалтын хийм боломжийг хангах. Нөгөө талаар бас барилга хот байгуулалтын яамны зүгээс ч гэсэн бага өртөгтэй одоо хаусыг одоо тухайн газраар нь барьцаалаад бас 60 сая төгрөгийн зээл авах замаар одоо шийдэх мөн одоо шугам шүлжээний асуудлыг шийдэх гэдэг ийм асуудлыг ярьж байна. Бас хотын захиргааны зүгээс ч гэсэн бас газрыг нь үнэлээд тодорхой хэмжээгээр банкнд одоо барьцаа болох асуудлыг бас та бүхэн дэмжиж ажиллах юм байна гэж ойлгож байгаа. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцсан та бүхэнд баярлалаа. Манай энэ удаагийн хилцүүлэг үгээр өндөрлөж байна.